дөнгөсөө засгийн газар огцроо дараагийн засгийн газар нь байгуулагдаж байна. Тэ энэ цаг үед зүгээр намын даргаыг огцруулах бишээ. Бүлгийн даргаыг огцруулах санаачлах зарим нэг гишүүнээс гараад зарим нэг гишүүн бас гар үсэг зурж байгаа юм мэдээлүүд байна. Энэ хэвлэлээр явж байгаа нэрсүүд бол нэг тийм хол зөрөхгүй. Тий, явж байгаа юм. Та гар үсгээр зурсан хүн. Би үзье юм зэ. Би ч одоо өөрөө бас нэг Ардчилсан намын бүлгийн дэд дарга гэдэг. Тэгэхээр бүлгийн нэгдмэл байр суурь, нэгдмэл байдал, бүлгийн улс төрийн үйлдэл болол хариуцлагатай хандах ёстой ийм албан тушаалтар байгаа юм шүү дээ. Дотоод чатаарач гэдэг юм дээр байр суурь ярилцж үзсэн. Дотоод чатаараа ерөөсөө ярилцаагүй. Энэ дээр бол зүгээр яг хэсэг бүлэг хүмүүс ийм санаачлаг гаргаад явж байгаа тэр бол илдүүлслээ илэрхийлсэн. Сонирхолтой болохоор ингэж байгаа юм шүү. Гэхдээ одоо энэ хараа ийм байгаа. Зүгээр засаг хамтарсан засгийн газар байгуулагдахгүй нь ойлгомжтой. Энд бол ардын нам өөрөө ч хүсэхгүй. Ягаад тэгэхээр хэдхэн сарын өмнө хөөгөө гаргацсан байхгүй жилийн өмнө жил хүртэлх хугацааны өмнө өөрсдөө хөөгөө гаргацсан, намын шийдвэрөө гаргацсан. Тийм учраас одоо дахиад өрөх ийм боломж тэдний намд байхгүй. Одоо зүгээр засагт хамтрах боломжгүй байхад бид нар юу гэж тийм ярих юм бэ гэдэг ийм байр суурь нөгөө нөхдүүдээс гараад байгаа. А бодиттой шалтгаан бол юу гэхээр одоо Ардчилсан намын бүлэг нягтраад сул болоод хүчтэй болоод байна шүү дээ. Одоо ингээд сая нэгдмэл шийдвэрээ гаргаад засгийн газар огцруулаад хариуцлага тооцоод шаардлагуудаа эхнээс нь биелүүлээд дид цайдгүй бай. Энэ засгийн газар ажиллахгүй бойл гэдэг ингээд их хурлын даргын одоо намын дарга байж болохгүй гэдэг ингээд шаардлагуудаа биелүүлээд Ардчилсан нам ингээд сул болонгууд логикийн үед хаана эвгүйх эрсдэл үүсгэх вэ гэхээр эрх баригч намд эрсдэл үүсгэх байхгүй. Тэгэхээр яаж бүлгийг задлах вэ гэж бодно үстэй тийм ээ. Нөгөө 42-ыг конопиг яаж цөөлөх вэ? Тэгэхээр за одоо ингээд тийм яриа хэлцэлд орж байгаа манай намын хэсэг бүлгийн нөхдүүд хитгэн тоотой идэв. Одоо та бүхэн би бол намын бүлгийн дэд даргын хувьд бол хин нэгний нэр усыг хэлмээргүй хэлэхгүй мэдж байгаа ч гэсэн бүлгийн дэд даргын хувьд зүгээр ер нь бол өнгөрсөн зандан цэцэр даргын тэр нэг шүнжэнгөө хуралдаад үндсэн хуулийн асуудал болдог огцордог шүн вэ штэ. Тэр шүн шил бүлгийн шийдвэрээ хин дагахгүйгээр эцэстээ орохгүй байсан байгээ тоолоход л тэр нэрс гараад ирнэ. Нүдэн дээр 8 хийсэн хүмүүсийн нэрс гараад ирнэ. Тэр 8 ч бод одоо дараагийн 8-аагаа хийж явж байгааг л эсэргүүцэж байгаа юм. Ягаад тэгэхээр Ардчилсан намын бүлэг нэг хүчээ болоод нэгдмэл цул хүч болоод ингээд улс төрийн одоо шийдвэрүүдийг гаргаад ингээд нэг хүчтэй сөрөг хүчин байна гэдэг чинь зүгээр нэг хэрүүл хийдэг хүмүүс хүчтэй болох тухай ойлголт биш. Ирэх барьж байгаа намд асар хэрэгтэй бөгөөд төрийн энэ одоо харилцсан одоо хяналтад асар их хүч нөлөө үзүүлдэг хэрэгтэй зүйл байхгүй да. Тэгээд ингээд яг ажиллаа хийх хөнгүүд одоо бүлгийн даргаагаас солиг гинт зарчмаа ухаарсан хүмүүс болоод бүлгийн дарга, намын дарга хоёр тустай хүмүүс байх хэрэгтэй гэдэг. Яг энэ засгийн газар бүрдэж явах энэ цаг үед ярьж явна гэдэг бол одоо нөгөө л нэг айлын ардын намын засгийг хамгаалж авч эхлэх гэсэн цаашдаа хамгаална гэх гэсэн хүмүүсийн үүдэл гэдэг нь бол ойлгомжтой. Одоо ингээ хоёр огч бас ирэх болчтой өгөөш. Хоёр бол хуваагдахгүй. За яг 3-1 болох гэж үзээд байгаа юм уу яагаад байгаа. Ер нь тэгж яваад байгаа. Ер нь бол энийг одоо манай улс төрийн тоймц сэтгүүлчнэр бол сайн харж байгаа шүү дээ. Сүүлийн 2 жилийн дотор яг одоо манай намын бүлгээс хин яаж хаашаа гүгээд хаана ямар конопон дээр юу болоод тийм ээ төсөвт юу хаана хин хуваарлалт хийх гээд гүгээд байдгүй гээд ингээд зөндөө асуудлуудыг та нар маань нөлөөлөхгүй сайн мэдчихэж байгаа шүү дээ. Бүлгийн асуудал бол ингэж өөрөө хэлсэн юм. Юуны дараа? Намын дарга албан ёсоор одоо бүлгийн хурал дээр ямар нэгэн байр суурь илэрхийлээгүй. А юу хэлж байгаа вэ гэвэл ер нь бол одоо эхлээд нам зэгцээ болох хэрэгтэй, хүчтэй зөрөгчин байх хэрэгтэй, хамтарсан засгийн газар байгуулж болохгүй. А ер нь бол бүлгийн даргыг болов ажиллаа өгнө гэдгийг хэлж байгаа. Гэтэ хизээ одоо тэдэд гэсэн юм ярихгүй байгаа. Яг цаг хугацааны хувьд бол би бүлгийн дэд даргын хувьд намын дарга бүлгийн дарга хийх нь зөв юм байна гэдгийг өнгөрсөн хугацаанд хийж байгаа манай Ардчилсан намын бүлгээс гарч байгаа нэгдмэл шийдвэрүүдээс бол маш тодорхой харж байна. Яарад ах шаардлага алга гэж харж байгаа. Ардчилсан намын зүгээс засгийн газар 4 яам авахар тохирч байгаа гэдэг мэдээлэл. Гэхдээ одоо ингээд дөнгөж сая томилогдсон ерөнхий сайдын өрөөрөө орж гараад байгаа манай ах нарын нэр сүртэл дуулж байна. Харамсалтай. Тэд нар юу ярьж явж байгааг мэдэхгүй. Гэхдээ нэг л зүйл баталгаатай. Одоогийн ардын намын дарга учрал одоогийн ерөнхий сайд учрал Ардчилсан намд урилга явуулахгүй баталгаатай. Явуулсан ч манай нам авахгүй. Энэ намын авах хэсгийг нь хэдэн бүлгийн гишүүд ч бас шийддэг юм биш. Тэгэхээр ерөөсөө ийм болохгүй. Гол бидний анхаарал хандуулах ёстой зүйл нь юу вэ гэхээр ингэж явж байгаад бүлгийг булааж авч байгаад ардын намын учрлын засгийн газрыг хамгаалнаа цаашид.
сөрөг хүчнээ хийхгүй нэ гэсэн үг байна шүү дээ. Өөр хаагаараа юугаараа хамтартай. Төсвөөрөө хамтарч болд юм аа гэдгийг зандан стрейд үзүүлсэн байхгүй. Төсвөөс нь жоох юм тавиад өгчдөг тэгээд дуугаа болчихсон. Ийм имийг л залуучууд бид нар дэмжихгүй гэж байгаа. Ерөөсөө дэмжихгүй байж болохгүй. Зарчимтай байх хэрэгтэй. Тэртээ их хурлын сонгуулиар олон болж чадаагүй нам бол сөрөг хүчин. Сөрөг хүчин сайн байвал төрийн шийдвэр зөв сайхан гардаг. Эдгээр сөрөг хүчин өөрсдөө санаачлаад юмнуудыг хэрэгжүүлэх боломжгүй мөрөө хөтөлбөрөөр өөрсдөө хэрэгжүүлэх боломжгүй ч гэсэн сайн сөрөг хүчин бол эрх баригчдын буруу шийдвэрүүдийг зогсоож чаддаг, сайн юмыг дэмнээд явуулж чаддаг. Өөрөөр хэлэх юм бол эцсийн дүндээ ард түмэнд гарч байгаа шийдвэр нь зөв болж очдог буюу сайн үр дагавартай байдаг. Тэгэхээр сайн сөрөг хүчин байяа л гэж байгаа. Энийг анханасаа хэлж байгаа.